сайн байцгаана уу? Хэд хоног би өвдөд арай гэж өмдөж баслаа. Хатар нэгсэгтээ хавдцсан. Нөгөө надад өвчтөй шүү дээ ахгүй гэсэн чинь уйл хавдцсан. Тэгээд 2 өдөр халуураад хамар битүүрээд хоолоо өвдөө таниад ч юм уу юу юм мэдгүй. Тэгээд юм уугаад арай гэж өндөгөөд хөвтөж яхаар бас ямар нэг юм хий гэж бодоод басаад ирсэн байна. Тэгээд өнөөдөр би чехэд нийтийн байр ямар байдгийг танилцуулъя гэж бодлоо өөрийнхөө байгааг. Тэгээд муухайч байсан, гоёч байсан яг үнээр нь танилцуулна. Ер нь үнэн байна гэдэг чинь хамгийн гоё зүйл юм байна гэж 26 онд ухаарчаад байгаа болохоор ямар ч байсан яг үнээр нь танилцуулъя гэж бодож байна. За тэгээд би өрөөндөө 2 Украин хичтэй байдаг, 2 анатай. Нэг сая сүүлчнэр нэмэгдэж орж ирсэн. За тэгээд oh my god. Нэг үнэн бодис байдал бол юм л гэж байна. Энэ одоо миний ор заяа. Хүмүүсийн орыг харуулад яах вэ? Бисээ юм уугаад алим мэдчихсэн. Энэ миний чамдан байна. Оранжлын даваа угаацсан салхигаа тавьсан байна. Цүн pink light энэ болохоор арцгинд ар зүрийн идэж явах галтгооны юм байна. Ус байна. За энэ дээр болохоор нэг хийсэн vision board and green tea, nose spray, амрын хашилтай үнэртэй ус байна. Тэр зүгийн баал чихэр мэхэр энэ сая 38 дагч балгийн энэс ууж ижил босч ирлээ. Бурхан минь. Тэгээд миний уншсан номнууд хүнтэй сольж унших гад гаргаад тавьсан байгаа юм. 2 гарын тас байна. Нэг шийнээс авсан. Үнэхээр жоохон хөл химээлийн, янзгүй мэлийн үзэнэг сайн таахгүй байгаа. Энэ дээр мик гаргаж ирээд бичлэглүүлэх гэж тавьсан байна. Тэгэл энэ миний ор. Ингээ болоо. Гадаа юм байна. Дагвар дулаан ороод. Өөдөө энэ одоо хинээс сэнсэн зам болохоор ашиглах юм шиг л. Энэ бас сая хажууд орж ирсэн их юм байхгүй ихэнх нь. Энэ цагаан энэ манай нөгөө ажлын юунууд одоо онод идэх борцсон морцгонод. Энэ бол минийх заяа энэ цагаан савтай юм. Бус нь бол тэр ичих ёо ядаж замбраатай өрөө тавьчихвол шүү дээ. Жоох стресстэй юм. Тэгээ өрөө болгоод нэг юм жижиг өрөгч байдаг. Энэ шүү дээ хөлтөөгчгүй. Бид гурлаа нэг тасалгаанд нээдэг байхгүй юу? Тэр доотлын тасалгаа нь бол миний юм байна. Ногоонууд байна, дахианы мах, йогурт, элэгний нууш.Эл юм бол тоо. Тэмүүртэй энд нэг юм модын шкаф байна. 3 алхтай. Ойлгомжтой 3 өнөх. Энэ хамгийн цахайхан минийх заяа. За энэ үлгүүрт байгаа миний хувцснууд. Үлгэж болох газар гадуур цамц. Тэгээд гадуур хувцас юм. Энэ миний скин кэр энэ хилтэн мейкап. Юу жамслаг яг байгаагаар л байгаа. Арталт миний хувцснууд, миний алчуурнууд, дотор хувцас, угаах хувцас, ардуур ганц хоёр гутлаа ярьцаг байна. Тэгээд тэр дээгүүр болохоор энэ жоохон өндөр болохоор нэг ганц хоёр юу лээ. Хоолны юмнууд, хоолны сав, тос, хамтлагч будаа давс мос байна.
би өнөөдөр ингэ болоо. За. Тэнгүүтээ энэ нэг юм тойл жоохон хөгшин хүмүүстэй байхаар ингээд суулуулаад байдаг байхгүй юу. Хоёр хөгшин байгаа байхгүй юу. Хөгшин ч гэжтэй хөрхий 40 гаранлах. Тэгээд энд нэг угаалтур байна. Хоньсов байна. Энэ угаалтур дээр ганц энэ л миний юм байна. Би нөгөө урамлын таасны аллергитэй болсон. Тэгээд хамраа байнга цэвэрлж явах хэрэгтэй. Хамар цэвэрлдэг юм байна. За эдгээр бол ингээд миний юм нэг чавгүй. Энд нэг юм үлгүүрээ. Тэгээ хаалга. За тэгээд 0 нийтэх, дүүшин нийтэх, галтгоон нийтэх нийтийн коридорын тэгээ бүх юм гарч харуулъя. За өрөөнөөс гараад ирсэн байна. Энэ манай өрөөний хаалга. Тэнгүүтээ гутал тавьдаг хэсэгтэй. Нэг 3 гутлаа. Нийт хаал идэж болох хэсэг байна. Коридороор явж байна. Усан дардаг дүүшийг харуулъя. За юм байна. Төрцөр хаагаад өгчжээ. Ийм хоёр шиг, дэлтэй хоёр шиг тавьсан. Дэлтээс ийм хоёр шиг байна. Тэнгүүтээ бас хүмүүстэй таарвал бичлэг хийж ивэл эвгүй ах гэж бодож байна. За тэнгүүтээ эндээ нэг дууш, хоёр дууш, гурван дууш байна. Өнөөл 3 хүн зэрэгсэн дөрөх боломжтой. Гэхдээ би бол ганцаараа дотор нараад хаалгаад өгч орчдөг. Хацар хавтсан мөр. Нойл хүн цэвэрлж гин ер нь цаанаасаа цэвэрлэгчтэй 0 дүүш бүх юмын цэвэрлдэг галтгаа байгаа. Тэгэхээр одоо галтгаараа явахаас өмнө би нэг шүл хийж идэе. Тэгээд ямар шүл хийж идэх гэж харуул юм маш simple нэг хүний шүл. Ийм байгаа байна. Траксио. Хөдөлгч болохоор юм шиг. Би нэг угаагаад тах юм. Би өнгөчтэй чимэд байгаа боловч бичлэг гэж залхуураад шууд ингээх юм шүлний байцаа. Би яага ургацсан юм. Би ингээд угаад байгаа. Томато. Давс. Ингээл буцалгая. Алтхороо. За манайхаа сайн орж ирсэж баахан хүмүүс зэрэг хоол хийгээд нэг хэсэг бичлэгэж чадахгүй сууж агаад зэн болохоор галтайгаа нэг ширээ байна. Тэнгүүтээ энэ нь бол дандаа л нийтийн тоо шанаанууд байх. Би бол эдгээрээс хэрэглэхгүй. Тэгээд ийм 1 2 3 билеттэй. Эндээс сайхан хоол хийж байгаа явцсан. Нэрэ цэвэрх юм. За энэ дэр би саяны шүлөө бүслэж байна. Тийм шүл сорогчтой, уур сорогч.
бүгдээрээ уур сорогчтой. Энд нэг пэйжтэй. Тэрийг бас ажиллуулахаар уур сорогч ажилттай юм билээ. Гадаа хойно үйлдвэртэй. Үйлдвэр харагдаж байна. Тэгээ ингээл болоод энд бас нэг нийтийн жижигхэн хөрөгч байна. Бүгдээрээ докотой мэдээж. За нэг юм байна. За түрүү 0 цэвэрлжсэн болохоор харуулж таагүй. Ийм тал байна. Угаалгын нөтрнүүд ээж магадгүй эсвэл бас юм уу мэдгүй байна. Ийм байна. Бүгд юм 2 0-тай. Цэвэрлжсэн. За би шүлээ болгочоод идэхгээ сууж байна. Тэгээд байрны үн сонирхож байгаа гэж бодож байна. Манай нийтийн байр болохоор нэг хүний 7000 короныг төлдөг. Өдрийн 235 корон. Тэгээ Монгол мөнгөөр ийм болж байна. Тэгээ би бас сонирхуулаад Пардубес гэдэг хотод байсан байрныхаа зургийг оруулаад бас үнийг төгсгөлтөнд тавьчихъя. Би одоо болохоор Прагийн захад байгаа. Тэгээд энэ шүд маань хавдартай байгаа болохоор ярихад жоохон хэцүү байна. Тэг ямар ч тач миний бичлэг таалагдсан бол лайк дараад, комент хийгээд, subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Bye bye.